6 хүн 3 хайрын түүх. Такааши Мисаки гэртээ ирэхэд нь ах нь танихгүй хүн твж байгааг хараад маш их цочирддаг. Тэр хүн бол ахынх нь хамгийн сайн найз Алдас зохиолч Усами Акихико бөгөөд ахт нь олон жилийн турш хайртай байжээ. Удалгүй Акихико Мисакиг яэс бэлтгэхэд нь тусалж эхэлдэг бөгөөд тэндээ уурн хөөж бухимдаж байсан ч энэ нь аажмаар эдрэгтэй мэдрэмж болж хувирдаг. Камичо Хирокийн багын анд Акихикодо багасаа л хайртай байсан. Түүний хайрыг хүлээж аваагүй. Сэтгэлдээ шаналсан Хироки цэцэрлэгт ганцаараа уйлж суух үед Кусама Наокитай таалцдаг. Наоки Хирокид анхны хасаараа дурласан гэж зоригтойгоор хэлэн Наокиг шалгалтанд бэлтгэхэд туслахыг хүсдэг. Наоки Хирокигийн шархалсан зүрхийг эдгээд чадах болов Такацуки Шинобу олон жил нууцаар хайрлаж байсан Мияги-ён ихтээс салсныг олж мэддэг. Тиймээс бууж өгөхийн оронд Шинобу Миягийг өөртөө нүргэхийг шаарддаг. Мияги түүнийг болиулахын тулд юу ч хийсэн Шинобу бууж өгдөггүй. Хэн яалах бол Шинобу юу эсвэл Мияги юу? Накамура Шингекугийн мангаагаас сэтүүлсэн Жүнжо Романтика 10-10 сонгодог биел. Мөн Усами өөрийн хайр дурлалын амьдрал бүр Хирокигийн түүхээс санаа аваад өөр нэрээр биел зохиолуудыг нууцаар бичдэг. Өдөр бүр нэг аним.